Залуучуудаа дэмжиж өөрсдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа оролцсон урайтай оюутан залуусын нэгдэл Игнэндээ нэгдсэн залуустайгаа хамт анхны хуралдаагаа хийж байна. Тэд хот гэлтгөө хөдөө орон нутгийн ихтэй сургуульд сурч байгаа 30 мянга гаруй оюутны дунд тулгамдж буй асуудлыг нийлрүүлэх судалгаа явуулсан. Өнөөдөр судалгааныхаа тайланг танилцуулж, өнөөгийн оюутнуудад тулгамдж байгаа 100 асуудлыг нэрлэж гаргана. Мөн судалгаанд орхигдуулсан зүйлдер санал асуулга явуулж эцсийн хөлбраа гаргах юм а. Оюутанд тулгамдж байгаа гол асуудал нь санхүүгийн бэрхшээл гэж тэд үзэж байна. Үүнийг тойрсон олон асуултын хариуг судалгаанаас олж авчээ. Судалгаа энэ бүхнээс ингээ үзэхэд хамгийн одоо энийг шийдэх боломжтой хөтөлбөр бол Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхийлөгчийн санаачилсан оюутан залуучуудыг тэтгэлэгтэй болгох нийгмийн асуудлыг шийдвэрлэх одоо хуулийн төсөл байгаа л да. Тэгээ энэ хуулийн төслийг ч гэсэн бидгүй өнөөдөр оюутан залуучууд танилцуулж энэ бол боломжийн юм байна. Энийг үнэхээр Монголын оюутнууд тэтгэлэгтэй болох хэрэгтэй байна. Өнөөдөр Монголын оюутнууд олон асуудал улс санчээс гарах хэрэгтэй байна. Өнөөдөр 30 оюутан дондоо 1-0-той подвол амьдрмааргүй байна. Оюутан нэг өдрийнхөө цай хоолыг янзах бичээнээр өнгөрөөмөргүй байна тий. Өнөөдөр оюутан залуучууд өөртөө хичээл хийх цаг боломж олгомоор байна. Тэднэрт бас буцаад өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд мөнгө олох боломж олгомоор байна. Оюутан залуусын сайн дурын нэгдэл өнгөрсөн хугацаанд өөрсдийн төлөөллөө хөдөө орон нутагт явуулж, хөдөө орон нутгийн оюутнуудад тулгамдж байгаа асуудлыг илрүүлсэн байна. Судалгаанаас харахад хөдөө орон нутагт сурч байгаа хүүхдүүд их ихтэй гэртээ хамаатны саднуудаа байгаа боловч мэдээлэл хүлээн авах боломж хомс байгаа юм. Хүссэн мэдээлэлээ интернет ашиглан эсвэл ном техник хэрэгсэл ашиглая. Гэхдээ тэр бүр ийм боломж байдаггүй байна. Өнөөдрийн хуралдаанаар тэд оюутан залуус тулгамдсан асуудлыг шийдэх ач холбогдолтой зөвлөмжийг хамтран боловсруулах юм. Гэхдээ тэтгэлэгтэй болсноор оюутнууд асуудалд орох нь улам ихснэ гэж зарим хүмүүс үзэж байгаа. Бар цэнгэний газар хүлжүүрхэн сууж дэмий сэлгүүцдэг хүмүүс тэтгэлэг өгөх хэрэггүй гэдэг. Харин эдгээр залуусын нийгмийн асуудлыг шийдэхэд Монгол Улсын ерөнхийлөгчийн оюутнуудыг тэтгэлэгтэй болгох хуулийн төсөл онцгой ач холбогдолтой гэдгийг тэд онцолж байлаа. Залуус хуралдаанаас гарсан баримт бичгээ төрийн өндөрлгүүдэд хүргүүлж оюутнуудад тулгамдж байгаа санхүүгийн өндөрлөөс гадна бусад асуудлыг шийдэж чиглэсэн тодорхой үр дүнд хүргэх шийдвэр гаргуулах зорилго тавьж байгаамаа. ETV News Ариун Зя Дантан Дашнаар мэдээллээ.